Сайн уу. Энэ удаагийн маань нуугаад явах үедээ контентны маань сэдв бол чөлөө цаг ба өсвөр насныхын чөлөө цагаараа юу идэг тухай харуулахыг зорилоо. Компьютер дээр хүүхдүүд дуртай үгээ бичихэд тэр хайлтууд нь бүгд бэлэн байна. Би одоо та нарт харуулъя. Одоо ингээд sex гэж бичихээр видеонод ингээд бүгд байна. Зураг гэхэд зурган дээр бас ингээд Дүлгөн гэдэг 12 дугаар ангийн сурагч. Талаас ихэнх хувь нь онлайнаар тоглоом тоглох сонирхолтой байдаг. Одоо манай ангиас жишээ аваад үзэх юм бол 22 хүүхэдтэй 15 зургуулаа тоглоом утсан дээр тоглодог, компьютер дээр тоглодог. Намайг Төгс Эрдэнэ гэдэг. Би Гетэ сургуулийн 12 ягийн сурагч байгаа. Тэгээ нийлгэдүүд нь PC-л орж тоглодог. Тэгээ нийлгэд нь мэдээж тэгэл цогтой цагаа өнгөрүүлэхэд одоо кино үзэх юм уу, эсвэл хөгжтэй тоглоом нэр ордог баа. Ер нь бол ойрд яг хичээл гээд нэг амар тоглох байгаа гэсэн. Ер нь бол зуны амралтаараа ч юм уу яг тооцоолоод үзэх юм бол өдөрт дор хаяж 2-3 цаг л суудаг. Ерөнхийдөө бол сүүлийн интернет хөгжсөн байгаа шүү дээ. Одоо тоглоом, компьютерийн хөгжсөн болохоор одоо бизнесний газар илүү нэгдсэн байгаа. Нэгснээс болоод хүүхдүүд нь илүү өссөн болохоор хүүхдүүд нь бизнесний газар илүү орж байгаа. Би бол тийж бодож. 18 цагаас хойш 16 нас хүрэх хүүхдүүд ер нь бол үйлчлэх хориотой байдаг. Тэгээд тэрнээс хойш ер нь бол бүх хүүхдүүдийн жоох хүүхдүүдийг хөөж гаргах юм уу гаргацдаг. Тэгээд ер нь PC-ний газрууд одоо ресепшн дээр нь хүн өөрөө бас сондог байхгүй тийм дээ. Тэнгүүт одоо шүнжэнгөө тоглох цагаа аваад ч юм уу. Манай гэр бүл гэх юм бол ингээд нөгөө чөлөө цагаараа амар гой хоорондоо нийлж хоол идэх байхгүй юу? Тэгээд ер нь бол ингэснээрээ би бинтэг амар арай дотн болно. Тэгээд дээрэс нь сүүлд нь ч гэсэн амттай гоё хоол идэнэ. Тэгээд манай гэр бүл бол тэгж цаг өнгөрдөг. Одоо гэртээ зүгээр суугаад Netflix-ын чийлд кино үзээд гоё өнгөрүүлдэг. Тэгээ хаяада пицца хоц ч юм уу элдв янз юмнаас хоолны газраас хоолоо захиалаа цогтой идэж цаг өнгөрүүлдэг. Тэгэхээр хамгийн гоё байдаг. Ягаад гэвэл бас тэр хойж олон хоолоо идэх кино үзэх. Тэрийг шиг гоё цаг өнгөрүүлэх юм миний хорол байхгүй гэж би бодсон. гэр бүлийн хүрээнд ингээд та чөлөөтэй ээж аваатайгаа байх үедээ одоо найзуудтайгаа байх үедээ байдаг шиг чөлөөтэй байж чаддаггүй. Ер нь бол хязгаар гэж бол үргэлж байдаг. Тэгээд ялангуяа ээж аавтайгаа байж гэхээр одоо найзтай байдаг шиг тийм хитрхи чөлөөтэй ч юм уу, тийм хитрхи хулиган гэх үү, тиймэрхүү байж болохгүй. Тэгээд одоо яг хоо тийм амар тулцсан даруухан бол байдгүй л дээ. Гэхдээ яг хоо бас найзтай байдаг шиг арай чөлөөтэй байсан. Мэдээж найзтайгаа ч мэдээж чөлөөтэй шүү дээ. Би биенийгээ дооглон, шоглон, инээт юм болно шүү дээ. Сквад бүр зодтолдог тийм хөл юм болдог. Гэр бүлтэй бол арай тайван, арай намуухан. Мэдээж өссөн чинь нэг амар бас даал талаад байгаа шүү дээ. Найзуудаа гаргадаг, гэр бүлтэй гаргадаг тиймэрхүүнүүд байгаа. Мэдээж тэднэр байгаа. Тэгж л өнгөрүүлдэг. Тэгвэл гэр бүл дотроо нууцаа одоо гэр бүлийн хайлтыг гişүн нээлттэй яаж чадчихэв зөвлөгөө нууцаа яа. Ер нь бол гэр бүлсийг нуугаадах юм ерөөсөй байдгүй. Тэгээд ямар юм болж чадахгүй байгаа юм. Одоо жишээлбэл ямар нэгэн нас стресстэй, сэтгэлээр унаад байвал бүгдийг яриад тэрийгээ даван тулахад амар ярилцдаг. Тэгээд ер нь бол энэ талаараа манай гэр бүл амар нээлттэй байдаг. Зөвлөгөө бол автгүй. Ямар ч тац ээж дээр бол ороод амар ийм охин байдаг тэгдэг ярихд бол ярьдаг. Гэхдээ тэгж амар их зөвлөгөөний тал дээр бол тийм юм автгүй. Одоо ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэдэг л мал хийхгүй. Одоо чи зүгээр найз охинд дурлсан бол усандаа сайн орж гэх юм уу тиймэрхүү маягийн л юм өрөлт. Би өөр амар чимээгүй дугуун болохоор нэг амар сүртэй бол асуудгүй. Зүгээр жижиг сажгийн тиймэрхүү л зөвлөгөө авдаг. Одоо хичээл дээр ингэчлээ, эсвэл найзуудтайгаа ингэчлээ. Тэгвэл яах вэ? Одоо яах вэ? Тиймэрхүү дээр л зөвлөгөө авдаг. Гэхдээ ингээд яг бүр найз охин гэх юм бол тиймэрхүү зөвлөгөө бол найзуудаас л авдаг. Ягаад гэвэл тэднэртэй илүү нээлттэй чөлөөтэй чадчихвал. Тэгвэл та бэлгийн боловсролын тухай ээж аваатайгаа нэг нэг ярьж чаддаг. Ер нь бол аав амар ярьтай нөө гэр бүл төлөвлөлт гэдэргээд одоо тэдэн настай хүртлээ бас тэгэх ер нь бол хэрэггүй шүү. Тэгээ охинтой харилцахдаа бас боломжтой харилцаж байгаарай гэд ер нь бол зөндөө ярьдаг. Тэгээ ер нь бол нэг тийм интернет гэхээс илүү найз нөхдөс илүү аав ээж өөрөөс л тиймэрхүү мэдээлэл хамгийн их авдаг. Аавстай. Харин тийм. Манай ээж бас жоохон эзэнхий төрлийн болохоор нэг амар нээлттэй ярьдаг. Зүгээр л ингээд хамгаалцсан ашиглаарай. Охин харьлаарай, эсвэл охиныг удаа угсаг юм бас хараарэ гэдэг тиймэрхүү юм ярьдаг юм. Гэхдээ ер нь ингээд
тийм бэлэн байж гэх юм бол би интернет сошиалаас хамгийн хавт юм байна дгүй. Тиймэрхүү юм асуухаар ээж аваасахаар амар хэцээд. Тийм болохоор интернетээс зүгээр харахад хамаагүй амархан тэгээд шууд бичээд өгчих юм чинь. Тэрнэр бол асуудал байхгүй. Одоо та PC компьютертэй график хүмүүс шүү дээ. За компьютер дээр тоглоомоос гадна та юу хийж байна? 2 жилийн өмнөөс гэхүү яг аав надад зөвлөөд тэгээ би өөрөө ч сонирхолтой Photoshop ер нь бол хийж үзсэн. Тэгээд яг өөрийгөө тийм сайн бол гэж бол хэлэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол жижиг сажиг зураг янзлчих төвшөнд очсон. Тэгээд өөрийнхөө ч юм уу ээж аавынхаа зарим зургуудыг ингээ янзлаад өгчдөг. Тиймэрхүү хэмжээнд очсон маа. Тэгээд дээрээс нь бас нөгөө хоол мол хийхдээ компьютер өдрөөс нөгөө хоолны юм уу харж мараад өгдөглээ. Орц хараад тэгээд компьютерыг бол тоглоомоос өөрийгөө гэрийн даалгавар хийхдээ хамгийн их ашиглаж байна да. Нэг жижиг утаснаас ингээ хараад хар чинь нүд өвдөн шүү дээ. Тийм болохоор хамаагүй том дэлгэснээс харах нь хамаагүй амархан. Тэгэл хайх юмаа хурдан бичиж тайцсан, харах юмаа харсан. Тэгээд хажууд нь бас ингээ дуу сонсож болчих болохоор тэр нь хамаагүй гоё. Том дэлгэснээс юм хараад юм хайх нь хамаагүй амар. Нүдэнд бас хамаагүй дээр ирүүл. Орчин үе буюу интернет хөгжсөн цагаас хойш хүүхдийн одоо чөлөөт цаг өнгөрүүлэх байдал өөр болсныг бид нар харж болж байна. За юу гэж хэлж байгаа юм бэ? Ялангуяа одоо насны онцлог, хүүсийн онцлогийг бас хараад үзвэл илүү одоо өсвөр насны хөвгүүд чөлөөт цагаа илүү их хэмжээтэйгээр бараг ихэнх дийлэн хувийн цагийн одоо чөлөөт цагийн дийлэн хувийг PC буюу одоо компьютер дээр тоглох, утсан дээр тоглох байдлаар өнгөрүүлж байна. Энэ нэг талаараа шууд яах юм бид хүүхдийн эрүүл мэндэд шууд холбоотой сэтгцэнд нь хүртэл нөлөөлж байгаа гэх мэтлэнгээр ингээд нөлөөллүүд нь маш их байгаа учраас бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг дүгнэлтийг хиймээр байна. За дараагийн 2 дахь дүгнэлтэн дээр болохоор бид нар цахим хэрэглээн дээр хүүхдүүд ер нь одоо найзуудаасаа цахим хэрэглээнээс мэдээлэл авдаг бол бид нар бас одоо юу гэдэг цахим хэрэглээн дээр оруулж байгаа мэдээллүүдийг их юу хамааран цензуурлмээр байна тий. Ялангуяа одоо хяналтыг одоо баг хэмжээгээр ч болтугай тавиад эсвэл одоо юу гэдэг цагийн менежментийг хийж өгөөд тэдээс тэдэн цагийн хооронд чи тоглоорой. Өөрийнхөө стрессийг талхахын тулд одоо компьютер дээрээ суугаад тоглоорой тий. Тэдээс одоо юу гэдэг орой 9-с хойш чи заавал унтаж амрах ёстой шүү гэх мэтлэнгээр одоо эрүүл мэнд талаас нь ч бодоод зөвлөгөөнүүдийг хийж өгөх нь тун шаардлагатай байна л гэж харж байна. Эндээс 2 дахь нэмэлт бол тэгэхээр эцэг эхчүүд насанд хүрчид бид нэр хүүхдүүдэд юу хийж өгч чадах вэ гэхээр одоо цагийн менежментийг хийж өгөөч. За хоббиг нь бас дэмжиж болно тийм үү? Одоо жишээлбэл манай Монгол улс чинь e-gamer нэлээд өндөр рейтинг өндөртэй байдаг штэ. Тэгэхээр эн чинь бас одоо нэг талаасаа бас profession буюу мэрэгжил болоод эхэлчихсэн. Бидний Монголыг бас ингээд илэрхийлдэг одоо салбар болчихсон учраас PC тоглоо гэж битгий хүүхдүүдэд зэмлээрээ оронд нь дуртай юмыг нь олж өгөө зорилгыг нь өгөөд те ятахнаа чи компьютер дээр сууж байхдаа нэг програм дээр ч болтгой ажиллаад сураарай гэдэг ч юм уу юм жижиг одоо чиглүүлгүүдийг хийж өгч ажилласаа гэж хүсэж байна. Интернетээс одоо хитгэн үсэг бичээл те нэмэг 18 за тэгээд гинт хэрэгтэй холбоотой бичлэгүүд гэмчлэн одоо маш муу үр дүнтэй, муу үр нөлөөтэй энэ мэдээллүүдийг ил авч байгаа учраас бид нар энэ дээр нь туслаад, зохицуулах хийхэд нь одоо туслаад, хоббитэй болгоод, зорилготой болгоод энэ асар их мэдээллийг яаж одоо шүүлтүрдэж авах уу гэдэгт нь бас туслах хэрэгтэй байна. 5-6 үсэг бичил шууд гарч гар юм. Тэгэхээр ер нь бол яг хүн өөрөөх нь одоо бие барьж чадчих нүхээс л хамаарна. Одоо жишээлбэл хүүхд боломжтой яг зарим хүүхдүүд гэсэн тэрийг одоо үзэл тэрэнд нь тэгэл яадаг чинь. Ер нь бол үздэг хүүхдүүд зөндөө байдаг. Ер нь бол амар хурдан олж чадхаар юм. Тийм. Бэж идэг гэсэн. Тэгээ ер нь бол бэж л байдаг. Тийм. Интернет рүү бол юу ч байгаа. Тэгэл муухай майхан бол шууд гараад ирсэн. Сонирхолтой майхан бол шууд гараад ирсэн. Ялангуяа таны хэлсэн нэг харуулын юм бол зөндөө байгаа. Энэ хүүхдээ телефоны хэлснээр бол зүгээр нэг баг кодоор юм бичсэн ч шууд гараад ирсэн. Ингээд сквад нэг юм болж байгаа юм бичих юм бол тэгээ шууд гараад ирсэн. Бас ер нь бас аюултай талууд байгаа. Одоо хамгийн муухай гэх юм бол хүн алж байгаа бичлэг бол тэр шууд гараад ирсэн. Тэр нь бас амар сул тал байна. Энэнгээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл хүүхдүүдийн дэлгэцний цаад суудаг хэрэглээ өнөөдөр Монголд хитрхи урт их гэх юм уу юу гэх юм байгаа. Тэгэхээр хүүхдүүд чинь яг энэ дэлгэцний цаана утас болон компьютерийн цаана интернеттэй үед юу хийж байгаа вэ
гэдэг айгүй сонин ямар мэдээлэл бас хаанаас авч мэдээлэл авч ийн гэдэг бас сонин. Тэгэхээр та бүгд бас хүүхдүүдийнхээ энэ дэлгэцний хамааралтай буюу одоо энэ PC тоглох, компьютер тоглох, утсаар сошиалаар орох гэх мэт цаг хугацаан дээр нь анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна.